Өнөөдөр би та нартай сүнслэг хувийн веб үйлчилгээ авч байгаа үйлчлүүлэгчдийнхаа кейсийг хуваалцах гэж бодлоо. Дундаж насны эрэгтэй хувийн веб үйлчилгээг авсан шалтгаан нь өөрийн уур бухимдал буюу өөрөөс ялгарч байгаа уурыг контролдож буюу удирдах чадахгүй байгаагаас гадна энэ нь цаашлаад хайртай дотныхоо хүмүүсийг амар амгалан тайван байдалд нөлөөлөх, амьдралаасаа аз жаргал таашаал мэдрэхээ болох маш цочмог ууралж байгаа хүн өөрөө уур биеийг зовоон, уул морийг зовоон гэдэг шиг өөрийгөө маш дотроос нь зовоож байгаа мэдрэмжүүд маш удаан мэдрэгдсэн учраас энэ үйлчлэгийг авах зүйтэй юм байна гэж шийдээд зорилго тавиад ирсэн байгаа. Өөрийнх нь хүсэл нь бол гэр бүл хайртай дотны хүмүүстэй амар амгалан тайван байлгахыг хүсдэг. Өөрөө ч мөн адил аз жаргалтай, өсөлттэй, амар амгалан амьдрахыг хүсдэг боловч ухамсар, майнд, сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй байна. Энэ зүйл дээр надад оншийг олж тайвширч өөртөөгөө ажиллах шаардлага хэрэгтэй байна гэдгийг ойлгоод ирсэн. За эхний уулзалтаараа бид бүхэн энергийн балансыг тайлбарлаж байгаа. Сэтгэлийн зөрчилтэй байгаа тохиолдолд энерги нь хугарал ихтэй, энерги нь дотгошоо агшсан буюу хүний энерги гэдэг чинь улам гадагшаагаад тэлэгдээд улам өсөөд байх ёстой боловч уур бухимдал хүрэх төвшин гэдэг бол энерги агшсан, багассан, энергийн бохирдол асар ихтэй буюу сэтгэл зүйн тогтворгүй байдлыг өөрөөс ялгаруулдаг. Тэгэхээр энергийн баланст нь буюу өөрөөс ялгарч байгаа үндсэн долоо хүрдүүдийнх нь идэвхжил ямар байгааг тайлбарлаж өгөх нь хамгийн ихний онш болж байгаа. Түүний дараа сэтгэл зүйн төлөвийг бичгийн хэвнээс авж байгаа. Ингээд сэтгэл зүй гэдэг зүйл бол хүний дотор байгаа хадгалагдж байгаа, нүдэнд харагдахгүй ч гэсэн далдад байгаа оншийг хэлж байгаа. Энэ бичгийн хэвнээс ямар тохиолдолд ямар асуудал гарахаар амьдрал тохиолж байгаа үйл явдлуудаас уурлах, бухимдах, биеэ барьж чадахгүй байх энэ зан характер гараад байгаа вэ гэдэг оншийг нь тайлбарлаж ярилцаж өгсөн. Амьдралын код буюу өөрийн сүнсэнд нь байгаа нөөц бололцоо, сүнсний ур чадвар, үндсэн өгөгдлийг нь тайлбарлаж өгч энэ зүйлийг бодлоо өөрчилж чадвал амьдрал нь хэрхэн өөрчлөгдөх боломжтой вэ гэдэг ирээдүйн зураглалыг хамтдаа гаргасан. Веб үйлчилгээний хамгийн ихний уулзалтаараа битээр оншоо олоод энэ онштой холбоотой амьдралын цаг хугацааны хууль гэдэг зүйлд захирагддаг. Өнгөрсөн тохиолдсон алдаа, асуудлаасаа зогтохгүй үүнийгээ эдгэж имчилж одоо байгаа өөрийгөө засаад ирээдүйд ирэх өөрийгөө өөрчлөх боломжтой вэ гэдгийг тайлбарлаж ярилцаж өгснөөр маш гоё үр дүнд хүрсэн. Оншийг олохоос өмнө сэтгэлийн төлөвийг гаргахаас өмнө ямар бодолтой байгааг нь асууж өөрөө нь тайлбарлуулад онш тайлбар энэ энергийн балансыг шалгаж хоорондоо ярилцсны дараа ухамсарын ямар өөрчлөлт гарсан бэ, бодлын ямар өөрчлөлт гарсан бэ гэдээ өөрөөс нь асуухаар маш том өөрчлөлт богино хугацаанд гарсан. Үүнээс шалтгаалаад би яагаад ийм жижиг зүйл дээр уралдаг байсан бэ? Энэ зүйлийг би мэддэг байсан бол би ууртайгаа илүү ажиллах боломжтой байсан байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Эхний уулзалтаасаа сэтгэл зүйн төлөвөө олоод удамсан сэтгэлгээгээ өөрчлөх үйлдэлүүд нь боддоор ингээ харагдаж байгаа гэсэн. Ухамсараа өөрчлөхийг хүссэн нэгний амьдралынх нь орон зай томордог, тэлдэг. Бид бүхний удамшсан сэтгэлгээ, өнгөрсөнд хийсэн өөрийнхөө алдаа дутагдлыг оншийн олж ойлгож ухаарч чадаагүй, түүнийгээ засаж залруулаагүй байх үедээ одоо байгаа өөрийгөө үүсгэж эхэлдэг. Үүсгэх тусам ирээдүйд өөрийнхөө боломжуудыг хааж, ирээдүйн амьдралаа сөрөг болгох хандлагатай байдаг учраас энэ оншийг олох, баланс энергийг тэнцвэржүүлэх, өөрийн ухамсараа тэлэх үйлдэл хийн гэдэг бол өөртөө хийж байгаа маш том хөрөнгө оруулалт байдаг. Өнгөөр хүн зүгээр ямар нэгэн эд материал худалдаж авахаас өөр юу хийж болох вэ? Хүн өөрийн ухамсараа тэлж болно, бодлоо өөрчилж болно, амьдралаа шинжлэх, өөрчлөх алхмуудыг хийж болно. Тэгэхээр веб сүнслэг коуч үйлчлэг гэдэг бол яг танд зориулсан ухамсараа тэлэхэд тань чиглүүлэг өгсөн, дэмжсэн ийм үйлчлэг байгаа. Өөрийгөө удирдах чадахгүй байгаа хүнд бол ярих, ярилцах, бусдтай өөрийнхөө сэтгэл зүй, дотор мэдэрж байгаа мэдрэмжээ хуваалцсан гэдэг бол маш чухал байдаг. Нэлээ их эрэгтэй хүмүүс хандаад байгаа. Яагаад вэ гэвэл нийгэмд маань эрэгтэй хүмүүст ярилцах, уудлах, өөрийн мэдрэмжтэйгээ ажиллах хэрэгцээ маш их байна. Яагаад гэвэл эрэгтэй хүмүүс өөр дотор мэдрэгж байгаа мэдрэмжийг задлж чадахгүй, тайлбарлаж чадахгүй маш олон энгийн асуултуудад би энэ талаар огт бодож үзэж байгаагүй юм байна гэх хариултыг өгж байгаа нь ухамсартай холбоотой мэдлэгүүдийн талаар, мэдрэмжүүдийн талаар эмэгтэй хүмүүсээс бас арай ялгаатай байгаа зүйлүүд ажиглагдж байгаа. Өөртөөгөө ухамсартайгаа, бодолтойгоо ажилласнаар цаашлаад гэр бүлийн амар амгалан байдал, гэр бүлийн бүрэн бүтэн байдал, энерги нь тэлээд амьдралаа өөрчилж аз жаргалтай сайхан болгох алхмуудын нэг болох боломжтой гэж би ингэж харж байгаа. Харин хамгийн гол авааштай зүйл нь энэ зүйлээ болохгүй байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд би ийм
характертай байгаа юм байна гэдгийг мэдрээд үүнийг эмчлэх гэж, эдгээх гэж, ангаах гэж үйлдэл хийж байгаа зүйл нь бол маш авууштай гайхалтай шийдвэр байсан гэж би бодож байгаа. Танд ямар асуудал байна? Өнөөдөр таныг ямар зүйл сэтгэлийн чинь зовоогоод байна? Өнгөрсөнд тохиолдсон үйл явдал өнөөдрийн таныг бий болгоод өгөөсгээд дарангуулад байна гэдгээ оншоо олоод хамтдаа ярилцаад өөрийн дотор нээгдээгүй, эргүүлж чадаагүй хуудсуудыг эргүүлэх, нээж чадаагүй сэтгэл зүгээ нээснээр итгэл дэмжлэгийг авах боломжтой мөн майнд ухамсараа өөрчлөх боломжтой байгаа. Ингээд та бүхэн ч гэсэн сүнслэг веб үйлчилгээс надад хэрэгтэй байна гэж үзвэл тань ямар ч асуудал тохиолдсон байж болно. Бизнесийн асуудал, даалт ухамсарт байгаа ямар ч асуудал танд байсан. Энэ бүхнийг энергийн баланс, амьдралын код, бичгийн хэвийн сэтгэл зүйн төлөв, амьдралын мөн чанарын ойлголтуудаа хавсраад оншийн олоод эдгээгээд засаж залруулах буюу сайжруулах боломжтой байгаа. Ингээд та нартаа амжилт хүсье.